альч улсын хүнсний аюулгүй байдал гэдэг бол чухал. Тийм учраас хоёр улсын одоо стандартын зөрүүг харилцах. Ялангуяа Оросын холбооны улсаас тавьж байгаа эрүүл ахуй хүнсний стандартын шаардлагыг хангасан одоо бүтээгдэхүүнийг яаж үйлдвэрлэх үү гэдэг тал дээр стандартыг яаж хэрэгжүүлэх үү гэдэг тал дээр хоёр улсын байгууллагууд бол харилцсан протокол зурж байна. Ингэснээрээ бол үнэхээр одоо усан дэвшиж байгаа Монголын аж ахуй нэгжид нэг талаар сургалт, нөгөө талаар бол маш том одоо дадал бий болж байна хүнсний аюулгүй. Ингэснээрээ бид өрсөлдөх чадвартай байж ич, стандарттай байж ич энэ одоо Евро эдийн засгийн холбоонд бид нар бол амжилттай манай хувьчлууд ажиллана гэж ойлгож байгаа. Тэр тусмаа махан бүтээгдэхүүнийг бол бид нар бол одоо түүхийгээр нэс дулааны аргаар бүтэн боловсруулж бүтээгдэхүүн болгож энэ Евро эдийн засгийн холбоонд нийлүүлвэл бид өшөө илүү их одоо хөрөнгө санхүү экспортоос илүү их ашиг олно гэсэн. Ийм л одоо байр суурьтай. Бид нар бараг 30-аад жил Оросын холбооны улстай гайлын маш өндөр тарифтай байсан. Махан бүтээгдэхүүн ноос ноолуур одоо 30-аас бараг 200% татвартай. Энэ хилцээд нэгдсэн орсноор бол энэ татвар гайлын татвар нь бол үгүй болж байгаа. Тэгснээрээ болоод Монголын одоо аж ахуй эрхлэгчнэр бизнесмэнүүд Монголын үйлдвэрүүд бол тэр татваргүйгээр бараага хямдралтайгаар Оросын одоо энэ Евразийн холбооны улсуудад нийлүүлэх боломжтой болж байгаа. Өрсөлдөх бас чадвартай болж байгаа. Үнэгээр онцлог.